Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь хэлээрээний хичээл орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өнөөдрийнхөө хичээлээр иш авийг үгийн эхэнд, дунд, төгсгөлд орсон ялгаж сонсож зөв дуудаж сурцгаая. Мөн зураг харж минутын уншлага уншицгаая. Хүүхдүүд та нар ээж аав болон багшийнхаа өгсөн заавар дүрмийг анхааралтай сонсож биелүүлж байгаарай. Дараах хэрэгэлдэхүүнийг бэлдээрэй. Тойл. Хүүхдүүд та нарт өгсөн хэл яриа дасгал ажлын дэвтэр 2. Балын харандаа бэлдээрэй. За одоо бүгдээрээ хамтдаа хэлний дасгалаа хийцгээе. Уруулын дасгал. Хүүхдүүд та нар тойлондоо харж гаад инээмсэглээрэй. Шүдээ гаргаж инээгээрээ багш нь 5 тоолыг 1, 2, 3, 4, 5 сайн байна. Буцаад хэвийн байдалд орно. Дараагийн дасгал хурц. Хилээ өргөн болгоорой хурц шиг. Хилээ гаргаад өргөн болгоорой. Багш нь 5 тоолыг 1, 2, 3, 4, 5 сайн байна. Буцаад хэвийн байдалд орно. Дараагийн дасгал аяга. Хилээ гаргаад аяга шиг болгоорой. Хотоолгоорой хүүхдүүдээ. Багш нь 5 тоолыг 1, 2, 3, 4, 5 сайн байна. Дараагийн дасгал заан. Зургийг сайтар ажиглаад уруулаад сурвалгоорой. Багш нь 5 тоолыг 1, 2, 3, 4, 5 сайн байна. За одоо бүгдээрээ иш аваа хаана сонсогдож байна вэ? Үгийн эхэнд, дунд, төгсгөлд байгааг багштайгаа хамт тэмдэглэе. Номныхоо 12 дугаар хуудсыг гаргаарай хүүхдүүдээ. Эхний зургийг нэрлэе. Шүхэр. Үгээ давтан хэлье. Шүхэр. Шүхэр гэж хэлэхэд иш аваа хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй. Үгийн эхэнд. Дараагийн зургийг нэрлэе. Машин. Үгээ зөв тод хэлээрэй. Машин. Машин гэж хэлэхэд иш аваа хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй. Үгийн дунд. Дараагийн зургийг харъя. Эхний зургаа нэрлээрэй. Тоншуул. Үгээ зөв тод хэлээрэй. Тоншуул. Тоншуул гэж хэлэхэд иш аваа хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй. Үгийн дунд. Дараагийн зургийг нэрлэе. Шаазгай. Үгээ зөв тод хэлээрэй. Шаазгай. Шаазгай гэж хэлэхэд иш аваа хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй. Үгийн эхэнд. Дараагийн зургийг харъя. Хуушуур. Үгээ зөв тод хэлээрэй. Хуушуур. Хуушуур гэж хэлэхэд иш аваа хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй. Үгийн дунд. Дараагийн зургийг нэрлэе. Анааш. Анааш. Анааш гэж хэлэхэд иш аваа хаана хэлэгдэж мөн сонсогдож байна вэ? Зүйтэй. Үгийн төгсгөлд. За эхний зургаа нэрлэе. Багш. Үгээ тод хэлээрэй. Багш. Багш гэж хэлэхэд иш аваа хаана сонсогдож мөн хэлэгдэж байна вэ? Зүйтэй. Үгийн төгсгөлд. Дараагийн зургийг нэрлэе. Ширээ. Үгээ тод хэлээрэй. Ширээ. Ширээ гэж хэлэхэд иш аваа хаана хэлэгдэж мөн сонсогдож байна вэ?
зүйтэй үгийн эхэнд. Дараах зургийг сайтар ажиглаарай. Богино хугацаанд хэн хамгийн олон иш аваа орсон үгийг хэлэх вэ? Багштайгаа хамт нэрлэе. Сар, ширээ, сойж, сандал, анааш, сармөгчин, шүхүр, арслан, оймос, машин, багш, сармис, шаазгай, хуушуур, тоншуул, шоргоолж, шат, шүд. За ингэж үгээ хугацаа харж хурдан хэлж сураарай. Хүүхдүүд та нар дараах зургийг хурдан уншиж сураад багш руугаа бичлэгээ явуулаарай. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдтэй орой бүр үлгэр ярьж өгч хүүхдийнхээ хэл ярианы хөгжилтөнд дэмжлэг үзүүлээрэй. Ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.